Үзэгчдийн хооронд амгалан айлтгын оргил цаг мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. За бид энэ удаад нэгдсэн үндэсний байгууллагын Аз номхон талаан бүсийн төвийг төвийн захирал одоо ноён Хавлиан шоутай уулзаад байна. Тэгэхээр тэрээр бол манай улсад бас айлчлаад одоо 4 дахь хоног дээр болж байгаамаа. За бид энэ удаагийн айлчтай холбоотой асуудлаараас дэлгэрэнгүй ярилцахаар болж байгаамаа. Юуны төрөнд бас манай улсад 2 дахь удаага айлчилж байгаад танд талархлаа илэрхийлье. Миний бич бас Монгол улсад дахин айлчилж байгаадаа таатай байна. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжээд одоо 2012-оос 16 оны хөтөлбөр нь бол хэрэгжээд дуусж байгаа шүү дээ. Шинэ хөтөлбөр бол 2017 оны шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Энэтэй холбогдуулаад таны айлчил энэ удаагийн айлчил уялдж байгаа ах гэж ойлгож байгаа. Тийм ээ, энэ удаагийн бидний айлчлал бол Монголын засгийн газар Монгол улсын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд хийж болох ажлуудтай нэгт уялдаатай болж байна. Бид дөнгөж нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол улсад баримтлах 2017-оос 2021 оны хооронд хэрэгжих шинэ хөгжлийн хөтөлбөрийг батлаад байна. Энэ ажлаараа танаа хооронд айлчлан ирсэндээ их таатай байна. Би 2 жилийн өмнө танаа улсад ирж байсан. Энэ хугацаанд юу болсон? Ямар шинэ бэрхшээлүүд шинээр үүссэн байгааг олж мэдхийг хүсэж байна. Айлчлалын өмнөх одоо мэдээж хүлээлт байгаа хта ирээд яг юуг үзэж харна гэсэн төлөвлөгөөтэй яг тэр хүлээгдсэн үр дүн энэ 4 хоногийн хугацаанд яг хүлээгдсэн үр дүнд хүрэх хэмжээнийхээ хариултыг авч чадваа та. Yeah, I think so. Yeah, I had very good meetings with. Тийм ээ, тэгж бодож байна. Бид засгийн газрын албаны хүмүүс тэр дундаа ерөнхий сайд, гадаад хэргийн сайд гэх мэт олон хүмүүстэй үр дүнтэй уулзалт хэлэлцээрүүдийг хийлээ. 2 жилийн өмнө Монгол улс хүний эрхийн асуудлыг маш сайн хангаж байгаа улс орны тоонд орж ирсэн. Энэ бол Монгол улсыг сүүлийн 10-аас 15 жилийн хугацаанд юу хийснийг харуулж байгаа нотлохоо юм л да. Энэ хугацаанд мянганы сорил хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоо харин тогтвортой хөгжлийн бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх том ажил тулгараад байна. Мөн Монгол улсын засгийн газар парламент 2030 он хүртэл Монгол улсаас тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх алсын харааг боловсруулан баталсан байгааг харахад их баяртай байгаа. The sustainable development vision of Mongolia to 2030. Тэгэхээр дэлхийн ертөнцийн үүрэг глобалчлагдж байна. Тэр хэрээрээ бас нөгөө бодлогод улс орнуудын бодлого ч гэсэн өөрчлөгдөж байна. Олон улсын байгууллагуудын бодлого ч гэсэн ер нь өөрчлөгдөж байна л да. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага хийгээд хөгжлийн хөтөлбөрийн бодлогоос цаашаа ямар чиглэл рүү ер нь хандаж байгаа болоо. UNDP Бид засгийн газруудыг шаардлагатай мэдлэг, туршлага, нарийн мэргэжлийн ур чадвараар хангах зэрэг техникийн судалгааг үзүүлж байгаа. Үүнээс гадна өөр нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа нь улс орнуудад санхүүжилтийн хөшүүргийг бий болгох, хоёр талд тусламжийн хөтөлбөр, албан ёсны хөгжлийн тусламж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн тусламж зэрэг нэгдсэн үндэсний байгууллага тухайн улс орон хоёрын хооронд байгуулсан албан ёсны сувгуудыг ашиглаж хөгжлийн санхүүжилтийг хийхийг зорж эхлээд байна. Мөн бид хувийн хэвшлийг тогтвортой хөгжлийн хөтөлбөрт идэвхтэй оролцуулахаар илүү анхаарч эхлээд байна. Монгол орны хувьд бид өмнө хэд хэдэн салбарт ажиллаж байсан. Үүнийгээ ч засгийн газар болон засгийн газрын байгууллагуудтай хамтран үргэлжлүүлнэ. Засгийн газрын системийг сайжруулахад бид Монгол улсын их хурлтайч бүс нутгийн төвшөнд нэлээд их хамтран ажиллаж байлаа. Бид засгийн газартай холбоотой олон асуудлаар ажилладаг. Мөн бид Монгол улсын байгалийн баялагтай холбоотой асуудалд үргэлжлүүлэн анхааран ажиллана. Монгол улсын хувьд байгалийн баялагын асуудал нэлээд хямралтай байгаа. Бид байгалийн нөөц, баялагаас үүссэн хөгжлийг Монгол улсын ирээдүйд тогтвортой байлгахад нь туслахыг зорж байна. Үүнд эдийн засгийг төрөлжүүлж, газар нутгийг нэмж хамгаалах, малчдыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицоход туслах, гамшигын эрсдлийг бууруулах арга хэмжээ зэрэг олон асуудлууд багтана. Та бас өмнөх өдрүүдэд залуучуудтай ярилцлагатаач тэр заваас одоо мэдээж төрөлцгийн өндөрлөлтөд уулзж авах уулзалтан дээр ч тэр одоо нэгдсэн үндэсний байгууллага донор байгууллага байхаас илүүтэй засгийн газрын одоо түнш хэлбэрээр оролцох болно гэдэг иймэрхүү зүйлийг бас агуулгыг хэлжсэн л да. Тэгэхээр цаашид бодлоо бас яг энэ чиглэлд үргэлжлэх нэ гэж ойлгож болохоор үргэлжлэнэ. Хоёр талууд хамтын ажиллагаанд маш ихтгэл үнэмшилтэй, хариуцлагатай хандаж байгаа нь тодорхой харагдаж байгаа гэж бодож байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд ч нэгдсэн үндэсний байгууллага Монгол улс хоёр маш амжилттай ажиллаж ирсэн.
Бидний зүгээс Монгол улсын засгийн газар хүн ардтай үр дүнтэй ажиллаж ирсэн. Цаашд ч мөн ийм байна гэдэгт итгэлтэй байна. Харин цаашид анхаарах нэг чухал зүйл бол Монгол улсын олон тооны лидер, төрийн албаны хүмүүс Монгол улсад инновац буюу хөгжлийн шинэ гарц санааг бий болгохын ач холбогдлыг ярьж байгааг анхаарах явдал юм. Тэд мөн хотчлтын асуудлуудыг чухалчилж залууст ажлын байр бий болох талаар онцолж байна. Тиймээс бидэнд цоо шинээр эхлүүлэх өөр ажлууд ч гарч ирж байна гэж үзэж байна. Тэгэхээр Хинтээ аймагт ажиллаа, энд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа. Магадгүй яг эндээс эхлээд цаашдын дараагийн нөгөө хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн идея санаа бас гарч ирсэн байж магадгүй эрх чиглүүлүүд хэрэгжих тийм ээ. I think my visit to Хинтээ аймагт их үр дүнтэй айлчлалыг хийлээ гэж бодож байна. Малчтын аж амьдралтай танилцлаа. Малчтын дунд сайн сайхан амьдарч байгаа ч мөн адил хүнд хэцүү байгаа айл өрхүүдч байна. 200-аас доош малтай айл өрхийн хувьд амжиргааны асуудал хүнд байгааг ойлголоо. Үүнээс ацуу аймаг орон нутгийн зүгээс малчид руу чиглэсэн маш үр дүнтэй санаачлагуудыг гаргаж хэрэгжүүлж эхэлж байгаа талаар ч олж мэдлээ. Мөн засгийн газрын хувьд тусламж шаардлагатай байгаа айл өрхүүдтэй хүрэхэд айл өрхийн нийгэм эдийн засгийн судалгааг боловсруулах тулгамдсан хэрэгцээ шаардлага үүссэн байна. Мөн аймагуудад залууст ажлын байрыг бий болгох сайн дэд бүтэц барьж байгуулах хэрэгтэй байна. Мал маллан амьдрах боломжгүй байгаа эмзэг давхаргынхан сумын төвдөх ажилгүй хүмүүсийн амжиргааг сайжруулах нь бидний зүгээс голлон ажиллах асуудлууд гэж үзэж байна. Төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс бол өмнөхөөсөө суралцах юм. So these are the challenges that we have to take on. Одоо хэрэгж байгаа төсөл хөтөлбөрүүд бол амжилттай тохиолдол маш их байна. Тэгэхээр дараад хэрэгжүүлэх магадгүй төсөл хөтөлбөрүүд амжилттай болох, бүр илүү амжилттай болгох одоо үндэс нь юу байх бол тэрэн дээр та дүгнэлт хийж үзв. I think one thing to make our future collaboration more effective is to learn. Бидний хамтран ажилласан төслүүдэд маш сайн үр дүнг авчирсан төслүүд их бий. Жишээ нь бид нийгэм рүү хандсан, малчид руу чиглэсэн, тэднийг нэг нэгэндээ тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой болгосон төслүүдийг хэрэгжүүлж байсан. Үүнд малчид малгүй нэгэндээ дэмжлэг үзүүлэн малжуулах төсөл багтаж байсан. Энэ төсөл маш сайн үр дүнтэй хэрэгжсэн. Тиймээс бид энэ сайн арга барилаасаа суралцаж, засгийн газартай энэ төслүүдийг давтахад хамтран ажиллах шаардлагатай. Ингэснээр цар хүрээ улам өргөжих юм. Мөн үүний хажуугаар нэг асуудал бол орон нутгийн амжиргааг дэмжихэд малын тоог өсгөхийг зорддог. Гэтэл нөгөө талаас Монгол улсын малын тоо бэлчээрийн даацаасаа хэтэрсэн асуудал үүсэж байна. Монгол орны бэлчээрийн даац, улсын нөөц зөвхөн та бүхний оршин байх үед бус ирээдүйн хойч үед чинь экологийн тэнцвэртэй байдлаар өвлөгдөн очих ёстой. Тэгэхээр энэ зөрчилдөөнтэй асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх вэ гэдэг бэрхшээл үүсэж байна. Бидний зүгээс энэ асуудлыг маш уул суурьтай наривчлан судалж, орон нутгийн иргэд, засаг захиргаа, засгийн газар зэрэгтэй хамтран ажиллаж зөв шийдлийг нь боловсруулах ёстой юм. Баярлалаа танд маш дэлгэрэнгүй мэдээллийг биднэрт өгсөнд баярлалаа. За үзэгчдээ Монгол телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч тантай нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Аз номхон талаан бүсийн товчооны захирал Хуалиан Шота уулзлаа. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.